одоо сүүлийн жилүүдэд зохион байгуулагдж байгаа бүх хурал зөвлөгөөнөөс хамгийн чухал ач холбогдолтой сэдвийг барьж авсан хамгийн зөв одоо хилцүүлэг өрнүүлэх боломжтой bir хурал гэж харж байгаа. Тэгэхээр бид нар байгаль орчны доктортой хөгжил гэж ярьчихлаа бол тэгэхээр хамгийн түрүүнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах асуудлыг бол ярих ёстой. Тэгэхээр байгаль орчин ажилжуулалтын санаачсан энэ одоо хурал зөвлөгөөнийг бол маш талархалтай хүлээж авч хамтран ажиллаж байна. За бид байгаль орчин гэдэг асуудлыг ярихаас өмнө бид нар одоо яагаад энэ асуудлыг ярих ёстой юм бэ? Зөвхөн одоо байгаль орчны асуудал гэхээр сүүлийн 20 гаруй жилд уулын салбартаас нэлээд холбогдож сайн муугаар яригдж ирсэн. Тэгэхээр бид нар энэ хууль буюу одоо бүх нийтэд дарааж мөрдөх ёстой хууль тогтоомжинд байгаль орчныг хамгаалах тухай 2-р зүйл байгаль орчин гэдэг нь хүний амьдрал үйл ажиллагаанд шууд болон шууд тусгаар нөлөөлдөг. Монгол Улсын нутаг дэвсгэрийн чулуун мандал, усан мандал, шинэ мандал, агаар мандлын харилцан шүтэлцэл хамгаалахыг хэлнэ гэж байна. За байгаль орчныг хамгаалах тухай хууль хөдөлмөрлөх, эрүүл мэндийн хамгаалах, үр хөвгт өсгөмжүүлэх, байгаль орчныг хамгаалах нь иргэн бүрийн журамд үүрэг мөн гэж заагаад өгсөн. Тэгэхээр бид нар иргэн бүр энэ байгаль орчныг хамгаалах асуудал дээр хуулиараа үүрэг хүлээсэй гэсэн үг. За мөн голлох асуудлуудын талаар эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдахаас хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр иргэн бүр эрүүл орчинд амьдрах, байгаль орчны одоо аливаа бохирдлоос өөрийгөө хамгаалах эрх нь бас биднэрт хуулиар олгогдчихсан байгаа гэсэн үг байна. За тэгвэл бид тэр эрхээ зүргээ биелүүлж чадчихъя гэдэг бас ярих ёстой гэж бодсон. За манай улсын хувьд бол дэлхийн одоо бусад улсуудтай харьцуулах юм бол 1 км квадрат оногдож байгаа хүн амын тоогоор бол хамгийн дээгүүрт явдаг. Газар нутаг нэлээд томтой хүн амын тоо бол харьцангуй бага ийм улс байгаа. За хүн амын хятадчлаараа бид харах юм бол хөдөө буюу одоо хөдөө орон нутагт 78.4%, 21.6% хотчилт байсан. Одоо 50 гаруй жилийн өмнө гэсэн үг. 1956 онд. За энэ тоо хэмжээ сүүлийн одоо жилүүдэд яаж өөрчлөгдвөө гэхээр хөдөөгөөс хотчилт руу шилжих одоо энэ үйл маань маш хурдтай явж байгаа. За 80 онд 51% болж байна. За хөдөө амьдрах тоо багасж байна, иргэдийн тоо багасж байна. 90 онд за хөдөө амьдарч байгаа иргэдийн тоо 43%, хотод амьдарч байгаа иргэдийн тоо 50% болж өсөж байна. За 2000 онд гэхэд хөдөөд амьдрах иргэдийн тоо 43, за хотчилт буюу за хоцорын газар амьдарч байгаа иргэдийн тоо өссөөр байгаа. За одоо ингээд хамгийн сүүлийн үр дүн бид нэг харах юм бол хоцорын газарт амьдарч байгаа иргэдийн хувь 70% хоцорын газар, за үлдсэн одоо иргэд маань хөдөө орон нутагт амьдарч байна гэсэн ийм одоо шилжилт хөдөлгөөн сүүлийн 60 жил бол ирчимтэйгээр бол хийгдсэн байна. За тэгвэл энэ хотчилт хөдөөгийн одоо шилжилттэй холбоотойгоор ямархуу байгаль орчны асуудлууд үүсэж байна вэ гэдгийг бид бас ярилцъя гэж бодож итгэлээ бэлдсэн. За одоо өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт хүн амын 49.5% буюу 50% нь амьдарч байгаа. 1.7 сая хүн Улаанбаатар хотод амьдарч байна гэсэн ийм одоо тоо мэдээлэл. За бусад цомдуудад бол харьцангуй бага одоо төвлөрөл байгаа та бүхэн харж байна. За тэгвэл Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт иргэдийн 50% эрүүл аюулгүй орчинд бид нар амьдарч чадчихэв үү гэдгийг бас бид нар ярилцах хэрэгтэй болсон. За өнөөдөр мэдээж агаарын бохирдол тоос шороо бид нар нүдэнд үзэгдэх агаарын бохирдлын одоо хэмжээ тоосон зэрэг хэлбэрээр байгаа дээр бид нар энэ бол маш их бохирдолтой байна гэдэг асуудлыг бол ярьдаг. За хөрсний бохирдол ахуйн болон үйлдвэрлэлийн сөрөглөө бол маш ихээр бий болж байгаа. Ахуйн одоо хэвлэлээс гарч байгаа ялгц тийм модон жолонгуудын тоо хэмжээ амьдарч байгаа одоо иргэдийн тоо хэмжээ өссөнтэй холбоотойгоос маш хурдтайгаар өссөн. За эндээс хөрсний бохирдол үзүүлж байгаа. Хөрсний бохирдлоор дамжаад хүний өсөнд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл бас маш хүнд одоо хэмжээнд очсон. За үеийн өсний аюул бас байгалийн нэгэн одоо гамшигт үзүүлэлтийн давтамж бас ойртож байна. Тэгэхээр энэ дээр бас өмнөх судлаачдын ярьж байгаа тоо мэдээлэлүүд бас нэлээд бодлоо үр дүн бол та бүхэнд өгсөн байгаа гэж бол харж байна. За дэд бүтцийн төлөвлөлтгүй байдал. За энэ нь бол өнөөдөр ганцхан Улаанбаатар хот биш. Хот суурин газруудад хамгийн их түгээмжээр тохиолдож байгаа хүндрлийн нэг нь бол энэ дэд бүтцийн төлөвлөлтийн асуудал гарч ирсэн. Тэгэхээр хууль тогтоомжийн хэрэгжлийг өнөөдөр ханддаг байсан бол Улаанбаатар хотын барилга байгууламжийн асуудал өнөөдөр ийм одоо энэ хэмжээнд байхгүй байхсан гэдгийг бол бид нар бүгд мэдж байгаа. Өнөөдөр Улаанбаатарт баригдаж байгаа барилга байгууламж хүүхдийн тоглох талбай байхгүй, ногоон байгууламж байхгүй,
хэмжээний зогсоолоор дүүрэн за нэгнийхээ нарыг татаж барьсан энэ барилга байгууламжийн тоо өнөөдөр бидний амьдралын чанарт шууд нөлөөлдөг болсон. За дараагийн асуудал нь бол мэдээж усны бохирдол. За гадагшаа усны бохирдол дээр бас судлаачдын хийсэн үр дүн бас маш одоо эмзэглэмээр биднэрт одоо үр дүн бол харуулж байна. Тэгэхээр харамсалтай бидний үр дүн бол нэг удаагийн, хоёр удаагийн мониторингоор хийгээд гарч байгаа үр дүн дээр ярилцж байгаа боловч тогтмол энэ үр дүнгээ бид нар мониторингоор хийгээд энэ үр дүн дээр анализ хийж бид нар яаж эсрэг нөлөөллийг бууруулах басгүй гэдэг арга хэмжээний төлөвлөгөө авах боломжтой бүрддэг. Өнөөдөр Улаанбаатарын одоо нөхцөл байдал бид нар яг энэ тодорхой давтамжтай энэ нөлөөллүүдийг бид нар хянаж чадж гин үү? Эргээгээд тэр эсрэг нөлөөллөө бууруулах арга хэмжээ бид нар авч чадж гин үү гэдгийг бас бид нар ярилцсан гэж харж байгаа. За хамгийн сүүлийн асуудал бол одоо ганцхан хоцрол гэхгүйгээр хөдөө орон нутагт гэсэн хамгийн их өндөр бэрхшээлтэй зүйл бол хог хаягдлын асуудал байгаа. Өнөөдөр Монгол улсад амьдарч байгаа хүн бүр зуны амралтаараа ядаж нэг одоо өөрийнхөө амьдарч байгаа аймаг сумаасаа гараад дотоосоо гараад аль нэгэн одоо аймаг руу аялалтаа хүртэл бид нар дайраа өнгөрч байгаа сум аймаг дээр одоо хог хаягдлын нөхцөл ямар байдг вэ бүгдээрээ мэдж байгаа. Аялаад явахдаа хүртэл бид нар хог хаягдал ачаад авч явж чаддаггүй. Тодорхой хэмжээний одоо их баг хэмжээгээр бохирдлыг өөрсдөө байгаль орчинд нөлөөллийг үзүүлээд бид нар явдаг ийм нөхцөл байдалтай. Өнөөдөр яг зөвхөн стандартын дагуу баригдсан хог хаягдал урьдчилан Монголд одоо байхгүй гэж хэлэх бараг одоо буруутгахгүй ийм нөхцөл байдал. Гэтэл энэ хог хаягдлын цэг маань өөрөө тийм онцгой төвшөлттэй хүн хэцүү байлга байгууламж юм уу гэж одоо харах юм бол тийм одоо хүн хэцүү байлга байгууламжийн төлөвлөлтөд ордог. Маш энгийн бүтцтэй мөртлөнгөө эргээгээд байгаль орчинд үзүүлсэн нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах боломжтой одоо байлга байгууламжийг хүртэл бид нэгээд барьж чадахгүй хоорондоо дагцсан нөхцөл байдлаа бол амьдарч байгаа нь одоо бидний харамсалтай юм байна. Үнэн байна гэдгээс бид мэдж байгаа. За тэгэхээр өнөөдөр би нэгдсэн үндэсний байгууллагын нэг л судалгаад бид нар яагаад энэ байгаль орчны асуудал өнөөдөр хүн бүрт хамаатай юм бэ гэдэг судалгааны үр дүнээр үндэслэж харуулахыг зорьсон. За Улаанбаатар хотод амьдарч байгаа хүүхдийн уушгийн багтаамж хөдөө орон нутагт амьдарч байгаа хүүхдийн уушгийн багтаамжаас 40 дахин бага гэдэг судалгаа олон улсын эрүүл мэндийн байгууллага хийсэн байна. Тэгэхээр бид нар харамсалтай өнөөдөр хүн болгон уулуурхайг ярьдаг, хүн болгон одоо уулуурхай талаар эсвэлгүүлдэг, шүүмжилдэг, тэнд одоо үйл ажиллагаанд мөрчиж байгаа иргэдийн одоо орон нутагт байгаа тэр батцын ирэх шиг яриад байдаг мөрчлөнгөө өнөөдөр бид нар өөрсдийнхөө одоо энэ амьдралын чанар, миний үр хүүхдийн одоо өсөж байгаа орчин юу вэ гэдэгт бид нар хамстай анхаарал хандуулахгүй явж ирсэн байна гэдгийг бол харагдаж байгаа. За тэгэхээр хууль тогтоомжийн байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт бол биднэрт хангалттай одоо хууль тогтоомж хангалттай байгаа. Бусад улстай харьцуулах юм бол өнөөдөр байгаль орчны 40 гаруй хууль багц хууль бол одоо Монгол улс орчин төвлөрөөр хэрэгжиж байна. За үүний хэрэгжилтийг хангах нь бол түрүүний одоо миний слайдууд дээр гардаг хүн бүрийн үүрэг байдаг. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах. За дараа нь цаашлаад энэ дээр төрийн байгууллагуудын үүрэг их. За мөн хувийн эрхлүүдийн үүрэг ирэхгээр байгаль орчны хүлээсэн үүрэг маань бүгд одоо хуулиар олгогдсон их үүрэг нь бол хуульчлагдсан хангалттай одоо хууль эрх зүйн зохицуулалт бол байна гэдгийг бол бид харж байна. Тэгэхээр байгаль орчны үнэхэрийн одоо хууль маань бас энэ байгаль орчны багц хуулийн хамгийн одоо чухал хуулийн нэг. Эргээгээд аливаа үйл ажиллагаанаас үзүүлж байгаа сөрөг нөлөөллөд тодорхойлох, түүнийгээ бууруулах багасгах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахад энэ үнэхэрийн тухай хууль маань хамгийн өндөр үүрэгтэй явдаг хуулийн нэг байна. Тэгэхээр энэ хуулийн нь одоо батлагдж байгаа байдлыг бид нар салбар бүрээр харах юм бол 100% гэж үзэх юм бол за өнөөдөр хөдөө аж ахуйн салбарт бол 23% үнэхэрийн байгаль орчны нөлөөллийн үйлийг бол батлуулж байна. За дэд бүтцийн салбарт 15.3%, хотчлт буюу за үүндээ одоо аялал жуулчлал, за Улаанбаатарт одоо баригдаж байгаа барилга байгууламж, за үлгээ боловсруулалтаа бүхэл дэд бүтцээр наваад үзэх юм бол 38.3% батлуулдаг. За уулуурхай салбарын хувьд бол 22.8% байгаль орчны нөлөөллийн үйлийг бол батлуулаад өнөөдөр үйл ажиллагаанд үнэхээр туслагдсан зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг бүлэгээр явж байгаа гэсэн. За үүний хэрэгжилтийг бол мэдээж одоо салбарын агаас энэ дээр тодорхой одоо үр дүн бол танилцуулах байна. За тэгэхээр саяны одоо салбаруудаас салбар болгоно тэгэхээр өөрсдийнхөө үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулж байгаа нөлөөлөл нь юу вэ? Түүнийг хэрхэн одоо бууруулах, багасгах. За хамгийн ихний арга хэмжээ нь бол өөрчлөлтөө сэргийлэх тийм ээ. За нөлөөлөл тодорхойлсон бол түүнийг яаж бууруулах уу, багасгах уу, арилгах уу гэдэг дээр илүү төвлөрж ажиллах хэрэгтэй.
хэрэгтэй. Энийг бол бид энэ олон улсын системүүд бас нэлээд системтэйгээр бас бид нар тийм нөлөөлөл эрсдэл тодорхойлох боломжийг бас сүүлийн жилүүдэд олгож байгаа. За уулархан салбарын хувьд бол энийг бас системийг маш амжилттай хэрэгжүүлээд системийн үр дүн бас одоо бодитоор бүртээд явж байгаа салбарын нэгт бол би өөрөө итгэлтэй байдаг. За өнөөдөр яг уулархан салбарын хувьд бол байгаль орчны чиглэлээр хууль тогтоомжийн бол эдгээр одоо шаардлагууд тийм ээ байгаль орчны одоо багцлуулаас 24 орчим хууль, за засгийн газрын 15 тогтоол, сайдын 30 тушаал, за амины стандарт 320 стандартыг за мөн одоо холбогдох орон нутаг болон агентлагийн одоо гаргасан шийдвэрүүдийг бол шийдвэрүүдийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг бол хангаж үйл ажиллагаа явуулдаг. За үүн дээрээ нэмээд сайн дураараа олон улсын одоо ISO стандарт, ESG одоо шаардлагуудыг за хөрөнгөний биржийн тавьж байгаа шаардлагууд, зээлдэгч нарын тавьж байгаа шаардлагууд, хөрөнгө оруулагч нарын тавьж байгаа шаардлагууд гээд олон одоо байгаль орчинтой хамааралтай хууль эрх зүйн шаардлагыг одоо бид хангаж ажиллаж байна. За тэгвэл яг энэ уулархан салбар дээр ямар одоо үйл явц болоод яг энэ үйл явцынхаа туршид байгаль орчны хамаарах чиглэлээр ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байна гэдгийг бас харуулж зорьсон. Уулархан салбар маань өөрөө одоо үндсэн ууштай болох юм бол хайгуул, бүтээн байгуул, олборлог таах гэсэн одоо 4 үзүүр шаттай. За хайгуулын үйл ажиллагааны үед бол бид байгаль орчны хамаарах төлөвлөгөө бослуулаад түүний хэрэгжлийг хангаад тайлагнаад явдаг ийм одоо байдлаар хууль эрх зүйн орчны шаардлагыг бол хангаа явж байна. За төслийн бүтээн байгуулалтын үед бол мэдээж төлөв байдлын үнэлгээгээ хийгээд, газрын хяналтын тусгаараа хийгээд, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээ батлуулаад, түүн дээрээс суурилсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө жил бүр батлуулаад, үйл ажиллагаандаа байгаль орчныг одоо хамгаалах арга хэмжээнүүдийг бол аваад явж байна. За мөн холбогдох зөвшөөрлүүдийг холбогдох агентлагуудаас авч хууль тогтоомжийн хэрэгжилтийг бол хангаж байна. За үүнээс гаднаас бид нэр археолог, палеонтолог, угсаатны зүйн судалгааг бол одоо хийлэгдэх цорын ганц салбар гэж хэлэхэд бол буруу юм. Яг энэ дээр бол нэлээд бодиттой үр дүнтэй шинжлэх ухааны академиудтай хамгийн ойрхон ажилладаг салбар нь уулархан салбар байгаа гэдгийг бас хэлэхэд таатай байна. За олборлолтын үед бол мэдээж байгаль орчны нөлөөллийнхөө одоо хүрээг тодорхойлсон, эрсдлээ тодорхойлсон одоо олборлолтын үеийнхэд бид нар нөлөөллөө хэрхэн одоо өрчлөн сэргийлж болох уу, бууруулах багасгүй арих уу гэдэг дээр илүү төвлөрч байна. За мөн нөлөөллөө тодорхойлоод за түүн дээрээ нөлөөллөө тодорхойлох мониторингийн ажлуудыг бас хийдэг болсон байна. За мөн мониторингийн ажлын үр дүнээр үндэслээд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө шинжилэн сайжруулж одоо холбогдох арга хэмжээнүүдийг бас бид нар үеийнээр аваад явж байгаа ийм салбар байгаа. За хаалтын үед бол мэдээж уулархан одоо үйл ажиллагаа дуусаад тааж байгаа уурхай одоо хаалтын горим шилжүүлдэг. За уурхай таасны дараа эдийн засгийн бэлтгэл хэрхэн оруулах уу гэдэг тал дээр бас одоо хаалтын одоо менежментийн төлөвлөлтүүдийг бас төсөөд манхнээсээ олон улсын стандартын дагаас хийгээд явж байна. За мэдээж уулархан салбар гэдэг юм бол маш олон салбарын одоо оролцоог хангасан ийм салбар байдаг. Тэгэхээр байгаль орчны чиглэлээр бид нар одоо ямар оролцох салбартай хамтарч ажиллаж байна гэдгийг бас энэ зурагт харуулахыг хичээсэн. За байгаль орчны одоо үнэлгээний мэргэжлийн байгууллагууд бол манай салбартаа хамтран ажиллаж байна. За байгаль орчны судлаачид байна, шинжлэх ухааны хүрээлэнгүүд байна. Хяналт шинжилгээний хөрөнгөлөнгийн байгууллагууд бол яг энэ уулархан салбарын одоо байгаль орчны салбар дээр түшиглэж одоо сүүлийн жилүүд шинээр бий болж байгаа ийм одоо бас ханган нийлүүлэх буюу одоо хамтран ажилладаг юм оролцогч тал болж гарч ирж байна. За байгаль орчны лабораториуд бас одоо хяналт шинжилгээний ажлын одоо үр дүн анализийн лабораториуд бас одоо байгуулагдаж байна. За байгаль орчны хяналт шинжилгээний тоног төхөөрөмж, сав батлаа бодлыг одоо ханган нийлүүлдэг бас ханган нийлүүлэгч нарын хэрэгцээ одоо үйл ажиллагааны одоо үйл ажиллагаа идэвхжсэн үндсэндээ бас нэлээд хэрэг бас бий болж байгаа. За нөхөн сэргээн модулжуулалтын бизнесүүд бас энэ салбарыг дааж шилжүүлээд одоо хөгжиж байна. За биологийн төрөлцөөлийн нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагууд бас бий болж байна. За эргээгээд нөхөн сэргээлтэд ашиглах одоо химийн бордоо, за мөн одоо хүлэмж байгуулах одоо хариуцлагатай төслүүдийн хувьд бас сүүлийн жилүүдэд техникийн нөхөн сэргээлтээс илүү биологийн нөхөн сэргээлт ач холбогдол өгдөг. Өөрсдөө тухайн нөхцөлд нь одоо утгарсан үр суулгацыг бэлдэж авах зорилгоор одоо өөрсдөө талбай дээр хүлэмжийг байгуулдаг. Тэндээсээ одоо энэ төсвийн ажиллаа хийж гүйцэтгэдэг ийм шиг бол тогтож чадсан. Тэгэхээр үнийг дагсан одоо бизнес эрхлэгчдийн бас үйл ажиллагаа идэвхтэйгээр одоо шинээр бол нэмэгдэж байна. За түрүүний дурдсанаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хамгийн чухал хүчээр нэгд орж явдаг. Энэ нь бол төсөл хэрэгжүүлэгч хариуцлагатай төсөл хэрэгжүүлэгчдийн хувьд одоо яг өдөр тутамдаа барьдаг одоо
гарын авах баг болж тавцсан. За хариуцлагатай төслүүдийн хувьд бол байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд үндэслээд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил болгон батлуулаад за түүний хэрэгжлийг хангахтаа эдгээр үзүүлэлтүүдээр агаарын хөрс ус, ургамал амьтан, биологийн янз, химийн бодис, хог хаягдал. За нөхөн сэргийлтийн хувьд бол бид нар одоо бүр өөрийн эвдэрсэн газрын нөхөн сэргийг өөрийн одоо үйл ажиллагаанаас эвдэрсэн газрын нөхөн сэргийгээс гадна одоо бусад төрөний одоо ихтгэжлийн ихтгэлээр нэлээд тод гарсан. Эзэнгүй охигдоод явсан хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас эзэнгүй охигдсон талбайнуудыг дүүцэлэн хамгаалж одоо нөхөн сэргийг ажлуудыг бол хийж байна. За мөн тэр бүм үндэсний хөтөлбөрөөр дээр хамгийн одоо том үүрэг амлалтыг бол аваад яг энэ хөтөлбөрийг бол маш одоо ихэвчлэн дэмжиж байгаа салбарын нэг. Өнөөдөр тэр бүм модоос 600 сая орчим модыг уулзсан салбарын бол тариална гэдэг үүрэг амлалтыг бол аваад явж байна. За бас өмнөд ихтгэгчнэрийн одоо ихтгэл дээр гарсан карбон кредит буюу эгээгээд бидний мод тарих ажиллагаа эдийн засгийн эрхлэлд хэрхэн оруулах юм. Дахиад энэ олон улсад 20 жилийн өмнө одоо жилийн өмнөөс хэрэгжээд явж байгаа карбоны одоо тохиолдлыг хэн бууруулахыг эгээд энэ бууруулад мод тариад нүс одоо тэр карбоны ялгалтыг бууруулснараа эгээд эдийн засгийн одоо үр хөвжийг бас хүртэх бизнес руу бас орсон байна гэдгээр нь харж байгаа. Тэгэхээр манай зүгээс бол яг эдгээр энэ тэрбум мод за эгээд карбон кредитийн зах зээл энийг бас байгаль орчны төлөвлөгөөтэйгээр хэрхэн уялдуулж одоо үр дүнтэйгээр цаашаа хөгжүүлэх вэ гэдэг тал дээр илүү одоо төвлөрч бас ажиллаж байна. Тэгэхээр яг энэ байгаль орчны менежментийн хамрах хүрэн дээрээ бид нар үйл ажиллагаа явж байгаа үйл ажиллагаанаасаа үзүүлж байгаа нөлөөллөө өдөр тутмын мониторингоор тодорхойлж байна. Мониторингийн ажлын үр дүн бол дотоодын одоо хяналтчилгээний лабораториудаа өөрсдийн томогтгоомж ажиллаад хийж байна. Мөн хүндлэнгийн одоо лабораториудад өгөөд одоо хүндлэнгийн лабораторийн хийсэн шинжилгээний үр дүн дээр үндэслээд нөлөөллийн зэрэглэлд тогтоогоод түүнийг бууруулах багасгах арга хэмжээний төлөвлөгөөг бол одоо үр дүнтэйгээр аваад авч хэрэгжүүлээд явж байна гэдгээс хэлэх ёстой. За мөн одоо байгаль орчны одоо төлөв байдлын судалгаа, төслийн одоо болцсохгүй гол сүрэг нөлөөлөл, за тархалтын судалгаа, за мөн байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд одоо заагдсан эрсдлийн үнэлгээ бас одоо зөвхөн байгаль орчин гэхгүй орон нутгийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал мэтчлэн одоо голдох одоо чухал хэсгүүдээр бас тогтмол одоо төслүүд манаас хэрэгжүүлээд олон улсын сайн туршлагын одоо ISO стандартыг одоо шалгуур үзүүлэлтүүдийг бол хангаад явдаг болсон. За байгаль орчны менежментийг бол бид нар бас зөвхөн дангаараа хийхгүй байгаа. Сүүлийн жилүүдэд бас яг энэ байгаль орчны хяналтчилгээний одоо үйл ажиллагаанд хүндлэнгийн байгууллагууд буюу хүндлэнгийн одоо хяналтчилгээ хийж байгаа байгууллагуудыг бас оролцуулдаг болсон. За төслийн байгаль орчны хэлцнийг ч бол үүнийг өдөржин зохион байгуулаад за орон нутгийн иргэдийн оролцоог бас оролцуулж өгснөөр одоо хамтын оролцоотой байгаль орчны мониторингийн хөтөлбөрийг бас амжилттай одоо хэрэгжүүлээд их тод одоо үйл ажиллагаа тайлбарладаг, оролцоог нь хангалтад үнэхээр бодитоор ямар нөлөөлөл үзүүлээд яаж бууруулж байгаа юм бэ гэдэг дээрээ бас иргэдэд бас мэдээлэл мэдлэг өгөх тал дээр бас үлгэр жишээ төслүүдийг бас хэрэгжүүлээд явж байна. За мөн төрийн байгууллагууд орон нутгийн болон одоо холбогдох салбарын яамд тусгай бас маш сайхан ажиллаж байна. За мөн дээр бол хууль-зүйн хэрэгжлийг хангахад ямар хүндрэлүүд байгаа юм. За тэр хүндрэлүүдийг бид ямар хөө байдлаар хуулийн хүрээнд бодлогын түвшинд өөрчлөх боломжтой юм. Эргээгээд одоо бидний ажиллаж байгаа хэсэг бол энэ нутагчсан одоо олон улсын сайн туршлагыг бид бусад салбар руугаа яаж одоо энэ хариуцлага системийг нэвтрүүлэх үү, энэ сайн туршлагыг яаж одоо бусад салбар руу одоо түгээх үү гэдэг дээр бол одоо дараагийн одоо үйл ажиллагаа бол харж байна. За мэдээж бас байгаль орчны мониторингийн хяналт чадварт анализ хийдэг лабораториудын одоо үйл ажиллагаанаас яг одоо манай салбарыг бас дагаад эрчимтэйгээр бол хөгжиж байна. Тэгэхээр мониторинг гэдгийг бол бид нар ерөөсөө нэг юм дээж аваад болоо үр дүн тайлбараад боллоо гэдгээр хараад байдаг харамсалтай. Тэгэхээр цаашдаа бол яг энэ үнээр байгаль орчны бохирдол одоо бидний өдөр тутамдаа амьсгалж байгаа агаар ус хөрс тийм ээ. За эргээгээд бидний уурж байгаа хүний усны бохирдлыг тогтмол хэмжээж бид нар яг ямар одоо бохирдлоор бохирдсон эргээгээд энэ бидний эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ? Бидний үр хүүхдийн эрүүл мэнд ямар түвшинд ямар хэвсвэрээр бохирдоод байгаа одоо мэдэх хэрэгтэй болж өндөр болсон. Тэгэхээр энэ дээр ч гэсэн бид нараас нэлээд идэв санаачлалтай бол ажиллаж байна. Тэгээд цаашдаа түрүүний манай музейн багш нарын ярьж байгаа яг энэ салбарт дахиад шинээр ажлын байрны эрхлэлийг тодорхойлох хэрэгтэй болсон. Эргээд энэ эрх хэрэгцээнд үндэслээд
бид нэр одоо энэ их сургууль бэлтгэж байгаа боловсон хүчнийхээ нийлүүлэлтээр анхаарах одоо тэр цаг хугацаас болсон гэж гараад байна. За тэгээд мэдээж яг одоо байгаль орчны менежментийн систем гэж бид нараас маш олон жил ярьж байгаа. Одоо ISO стандартын 14 мянган нийт эдийн системийг бас хариуцлагатай төслүүд бас сүүлийн жилүүдэд бол амжилттай хэрэгжүүлж байна. Энэ нь бол төлөвлөлт гүйцэтгэх шалгах за сайжруулах гэсэн одоо энэ үндсэн PDCA гэдэг энэ одоо системийн тогтолцоон дээр бол үндэслээд явдаг. Тэгэхээр энэ дээр бид нар зөвхөн одоо байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, түн дээрээ үндэслэж боловсруулсан бомтдынхаа одоо хүрээнд харахгүй, яг энэ системийн хүрээнд эрсдлийг хэн тодорхойлдог, дахиад системийн шаардлагаар одоо томоохон хэмжээний байгаль орчны менежментийн одоо хөтөлбөрийг бас боловсруулаад үйл ажиллагаандаас хэрэгжүүлээд явж байгаа энэ сайн жишээ бас олон байгаа. Тэгэхээр цаашдаа бид нар бас уулуурхайн салбарын хувьд бол тогтсон энэ одоо соёл одоо хабын соёл гэдэг бид нар бас саяхан төвчнжлийн өмнө бол тийм ээ аюулгүй ажиллагааны соёлын цаг ярьдаггүй байлаа. За одоо бол уурхайн тухай дээр ажиллаж байгаа компани болгон хабын соёлыг бол маш амжилттайгаар сүүлийн 20 гаруй жил бол одоо нэвтрүүлж чадсан. За яг энэ жишээ энэ одоо байгаль орчны соёл, байгаль орчны чиглэлээр авч иржүүлж байгаа арга хэмжээ, үзүүлж байгаа сөрөг нөлөөлөлд тодорхойлох талаараас бидний бусад салбаруудаа манлайлж за илүү энэ туршлагаа одоо бусад салбар руу одоо нэвтрүүлэх тал дээр бас илүү санаачтай идэвхтэй ажиллана гэж бол харж байгаа. Тэгээд ингээд арга хэмжээнд оролцсон, холоос зорж ирсэн та бүхэнд бас баярлалаа.